За what's up guys. За freelancing-ийн 103 дугаар одоо 3 дахь хичээл болж байна. За энэ хичээлээр үзэх үед бүгдээрээ гэрээ яаж бэлдэх вэ гэдэг үзэн зөө. За хэрвээ та хэд одоо Word дээр гэрээ хийж үзсэн бол зөө. Ер нь бол 1-1, 1-2, 1-3 гэл ингээл бичээл дахиад 2-1, 2-2, 2-3 гэл бичээл нөгөө нэг займаг нь найс тааж болох бүр амар ядаргаатай гэхгүй. За тэгэхээр тэрийг ерөөсөө үнэхээр ингээд гоё ажил хэрэгчтэй professional амар гоё загвартайгаар хийж болно. Тэгээ цааш нь темплейт болгоод гэрээ хийгээд ашиглахтаа ч ашиглаж болно зөө. Одоо жишээл энэ ингээд 60 уулзтай юм хавтас байна. За энэ хавтсан дотор байгаа гэрээ дүүрэн гэрээ байгаа. За энэ болгоод миний freelancing-ийн одоо карьерийн үед бүх хийс одоо гэрээнүүд тахгүй. Тэгээ энийг би одоо AI гарахаас өмнө ер нь бол ингэж бэлдэж хийж байсан. За тэгээд шууд бичлэгтээ орцгоё. За тэгэхээр бүгдээрээ яах вэ шүү дээ. За Google-с бүгдээрээ overleaf гэж тааж заяа. За энд гарчиж байна. За overleaf гэдэг нь болгоод юу юм бэ бол би их сургуультай байхдаа одоо энийг заалгаж ирсэн. Энэ болгоод одоо жинхэнэ professional industry стандартын те ийм хэрэгсэл байгаа. За энэ бүр 7 жилийн өмнө миний оюутан байхдаа хийсэн ажлууд бол гарчиж байна. За эндээс ер нь яг бол шинэ project үүсгэнэ гээд бид нэр blank project авах болно. За энд хамтран ажиллах гэрээ. За ер нь бол ажил гүйцэтгэх гэрээ гэдэг freelancing-ийн хувьд бол тэгэхээр ажил гүйцэтгэх гэрээ. За ингэ бичээ. За тэгээд фрилансеруудын хувьд болгоод яадаг вэ шүү дээ. Одоо захиалагч талаасаа дандаа нэг анхны гэрээний драфтуудаа гаргадаг. За одоо биднээс тэ гэрээний драфт байна уу? Өөр би тийм байж хийж байгаагүй гэх юм бол за клиент тал буюу захиалагч тал нь бид нарт гэрээний драфт бэлж өгнө. За тэрийг бид нар харж агаад нягтлаад гоё гэрээний драфт авах юм бол тэрийг нь би одоо өөрийнхөө одоо темплейт болгож ашиглаад дараачийн газруудлаа тэрийгэ барьжичаад одоо гэрээ хийвэл айгу гоё шүү дээ, тэ. Би тийм байдлаар болгонгууд энэ Overleaf гэдэг вебсайт ашигладаг. За энэ Overleaf руу одоо ингээд анхны прожект үүсгээд гараад ирэнгүүт за нэг ийм хөө байдалд харагдчихээн тэ. За бүгдээ яхаа үлээ шүү дээ. Одоо нэг жишээ одоо гэрээний драфтыг харъя зэ. За энэ жишээлбэл гэрээний драфт гэдэг байгаа шүү дээ. Тэгэнгүүт энд би болонгууд энэ хамтран ажиллах гэрээ гэдэг ингээд сонгоцсон. За энд болонгууд бага олон төрлийн гэрээ байгаа зэ. Гэхдээ бидний тохиолдол яах вэ гэвэл нөгөө нэг захиалагч маань биднэрт болонгууд ерөөсөө анх ингээд одоо хэвлэлсэн л гэрээ өгнө. Эсвэл гарын үсэг зурцсан. Тэрний дараа одоо жишээлбэл зургийн дарах боломжтой ч юм уу. Тэгэхээр бид нар миний үед яадаг вэ гэхээр тэрийг зургийн дарангуудаа тэрнээс сүүлийн үед болгоод AI-руу ингээд генерат хийх гэж байгаа. Тэрнээс өмнө бол гараараа бүр ингээд бэлддэгс ахгүй н Overleaf дээр. За тэгэхээр бүгдээ яг тэр байдлаар одоо энийг юу вэ? Скриншот хийж хуулъя. За хөө. Окей. 1 2 3. За ингэ бүгдийг авчлаа. За энэ бүгдийг одоо ChatGPT рүүгээ өгөөд за энэ дээр яг хөвөл бүгдээрээ за би энэ гэрээний драфтыг Overleaf гэдэг вебсайт руу оруулаад темплейт байдлаар цаашдаа ашигламаар наа. Тэхийн тулд надад латек хэл рүү хөрвүүлсэн кодыг гаргаж өгнө. Тэгээд Монголын бичиг баримтны стандартын дагуу энийг гоё хөрвүүлж бэлдэж өгөөрэй. Тэгээд шууд Overleaf руу оруулаад ашиглахад бэлэн байх хэрэгтэй шүү. За ингээд ер нь хэлээд өгчөнгүүд байна шүү дээ. Бид нарт за энэ Overleaf вебсайт руу оруулаад темплейт за энэ гоё хэрэгслэгөөс LaTeX гэдэг хүртэл таньсан. За энэ LaTeX биш LaTeX шүү манайхаа. Энэ бол ийм хэллэг угаасаа байлаа. За энийг би бүр оюутан байхасаа мэднэ. За жоох хүлээч. За ингээд шууд гараад ирсэн заяа. За энэ бүр 2 минут 40 секунд болж байгаад гарч чинь. За эндээс файлаа харж файлаа татаад авчиж бүгдээр энэ TX файлтай. За ингээд татсан файлаа явах бол бүгдээрээ саяны хэсэг рүү ороод энэ зүүн дээдлийн хэсгээр нь бол тийм апплод гэсэн хэсэг байгаа зөө. Ийшээ оруулаад чинь. За окей. За тэгэхээр энэ зүүн дээдлэлт нь гараад ирсэн байгаа чинь маань. За энэ бүгдээр яг бол бүгдийг копидод main руу н орж байгаад бүгдийг пэйжлээд за ингээд recompile-ийн дараад ажиллуулчин зөө. За тэгэхээр юу гэж чинь алдаа зааж байна те. За чат маань юу гэсэн байна. За эндээс за эндээс л гот ер нь яриаг текст болгож байгаа энэ хэрэгслүүдийг та хэвээр татахыг хүсвэл Google-с дуудлага гэдээ бичээд дуудлага flow гэдэг нь ахинд орчичоод за энэ рүү дараад орох юм бол та хэд шууд ашиглаж болно. За энэ хэрэгслийг болгонд би өөрөө хийсэн байгаа. Та хэд энэ дээр шууд дараад орч үзэж болно. Ой за сайн уу цагаана маргаашийн митинг дээр Johnny-г invite хийх юм артваа гэдэг ч юм уу ингээд англи монгол хэлээр ер нь бол одоогийн үед ч нэг англи монгол хэл чинь яг ингээд хүний одоо жинхэнэ одоо үеийн залуучууд яг хэл болчиход байгаа хгүй зөвхөн монгол хэлээр ярьдаг хүн одоо бол бүр хаалга зөө. Энэ хартаа ямар ч судалгаа оруулаад ирсэн байгаа. За энэ програмын татгалт манайхаа энэ дуудлага гэд татаарай. За тэгээд энэ бичлэг таалагдсан гэж найдаж байгаа манайхаа гэрээгээ өстой цэмби болгох шүү энэс цааш зөө. За тэгээд дараагийн бичлэг болсон. За ингээд шууд гараад ирсэн зөө. За энэ бүр 2 минут 40 секунд болж байгаад гарч чинь. За эндээс файлаа харж файлаа татаад авчиж бүгдээр энэ TX файлтай.
За ингээд татсан файлаа яг бол бүгдээрээ саяны хэсэг рүү ороод энэ зүүн дээдлийн хэсэг дээр бол тийм апплод гэсэн хэсэг байгаа зөө. Ийшээ оруулаад чинь. За окей. За тэгэхээр энэ зүүн дээдлэлд нь гараад ирсэн байгаа шинэ маань. За энэ бүгдээр яг бол бүгдийг копидод main руу н орж байгаад бүгдийг пэйжлээд за ингээд recompile-ийн дараад ажиллуулж чинь зөө. За тэгэхээр юу гэж чинь алдаа зааж байна те. За чат маань юу гэсэн байна? За эндээс за эндээс л гот ер нь яагаад ийм алдаа гарч байгаа вэ шүү дээ. Би энэ учрыг бол мэдээд байгаа. Тэгэхээр шүү хэлчихье. За энэ EXETX гэж бод энэ EXETX гэж байгаа. Ийм одоо заавал одоо compile-ийн төрөл байх хэрэгтэй гэсэн. За энэ файл дээр дараад settings дээр дараад compiler дээр дараад тэгсний дараа энийг бүр ингээд EXETX болгож иж одоо ажиллана гэсэн үг зөө. Энэ жоохон complicated байгаа. Гэхдээ ер нь нэг ойлгочвол нэг ингээд тохиолж ирэх гайвалтай. За окей энэ хардаа. За ингээд Сүхбаатар, Дүүрэг, Улаанбаатар гээд автоматар ингээд одоо бүр оруулсан очиж чинь те зарим юм. За окей ингээд саяны энэ хэсгүүдтэй бүр ингээд ямар ч ялгаагүй бүр ингээд цэмби гараад өгсөн байгаа сте. За ийм байдлаар ингээд одоо бүр гэрээгээ та нар өндөр чанартай гаргаж ирэх боломжтой болоо зөө. Та бүр ажил дээр одоо те гоё гэрээ гаргадаг гээд промот хийж болох нь шүү дээ бүр одоос. За нэг сул тал нь гэх юм бол энэ нэг docs file биш болохоор жоохон яг гоё харагдахгүй гэхдээ юу эдитлж болохгүй юм уу? Шууд тэгээд энэ 2-1 1-4 гэдэр гэсэн бүх юм ингээд аюу гоё. За энийг хэрвээ та одоо PDF-ээр татаад орно штэ. За би жишээлбэл ингээд PDF-ээр татаад орчих. За тэгэх юм бол одоо энэ юм sectionтэй харагддаг. Эдитлж болохгүй юм уу? Шууд тэгээд энэ 2-1 1-4 гэдэр гэсэн бүх юм ингээд аюу гоё. За энийг хэрвээ та одоо PDF-ээр татаад орно штэ. За би жишээлбэл ингээд PDF-ээр татаад орчих. За тэгэх юм бол одоо энэ юм sectionтэй харагддаг. За 1-1 1-2 гэдэг юм гоё sectionтэй. Тэгээд одоо нэг юу яд нь штэ. Одоо бүх дипломын хамгаалалт болон бүх зүйлсүүд ер нь бол энэ overleaf дээр хийгдсэн байх, одоо юм өндөр шаардлагатай байх ингэж шаарддаг хгүй. Тэгээд бүх одоо бичиг баримт дээрээс нь нэмээд шинжилгээ ухааны бичиг баримтууд бүгд энийг одоо шаарддаг. Тэгэхээр одоо энэ дээр ингээд бүх зөв settings-ийг оруулаад, зөв font-ыг оруулаад ашиглах юм бол ингээд өндөр чанарын ийм документ гаргах боломжтой. Тэгээд нэг гол юм нь штэ. Overleaf-ийг таад бахан зааш та тий. Энэ болгоод миний байнгын ашигладаг энэ зүйл баггүй. За тэгээд цаашдаа яах боломжтой гэсэн чинь ChatGPT өөрөө юм одоо PDF-ийг гаргаад өгч юм байлаа. Тэгэхээр энэ PDF-ийг дараад харах юм бол шууд эндээс нь ингээд саяны байдлаар ингээд харж болно гэсэн үг зөө. Ингээд болчих юм бэл. За тэгээд үргэлжлүүлээд би та хэдэд юу зааж өгье. Энийг би яаж өөрөө ингэж хэрэгжилж ийсэн бэ гэдэг зааж өгье. За тэгэхээр одоо энэ дээр ингээд жишээлбэл би edit хийж болохгүй шүү дээ ингээд лайт тий. Тэгэхээр яг үл би энэ дээр юм юу яаж болно? Variable үсгэж болно зөө. За жишээлбэл одоо энд юу гэж байна? Утга хоосон үлдээвэл гэрээний доогуур зураас гарч ирнэ гэж баз. За энд нь бүгдээ гэрээний дугаарыг 01 болгож үзье. Recompile. За энэ харж байна уу? 01 гараад ирсэн баз. За иймэрхүү байдлаар ингээ бүх юмаа ингээ одоо оруулах боломжтой зөө. Би энийг ингээ ашиглаад одоо гэрээний драфтаа явуулаач гингууд нь шууд одоо захиалагч компанийнхаа мэдээллүүдийг нийшээ оруулаад одоо шууд 15 минутын дотор ингээл гэрээний драфтаа шууд явуулчихдаг байхгүй. Тэгээд ямар гоё юм бэ? За шууд гэрээгээ хийгдэг. Тэр нь бүр дандаа амар хялбар. За эндээс жишээлбэл захиалагч гэж байгаа. За энэ захиалагч тал дээр нь би жишээлбэл ингээд энэ мэдээллүүдийг оруулчиход ямар ч зүйл болчихно. За энэ гүйцэтгэгч тал нь одоо би жишээлбэл байж тээ. Тэгэх юм бол би одоо энэ жишээл зовсны дугаар гэрээ хаяг регистрийн дугаар ингэсэн байна те. За энэ бүгдийг ингээд оруулах юм бол бүгдээ энд нь за гүйцэтгэгч тал нь болонгод цагаан баяр гэж байгаа. Тэгээд утасны дугаар нь 80. Тэгээд гэрээ хаяг нь болонгод Улаанбаатар, Сүхбаатар, Дүүрэг гэж байгаа. Регистрийн дугаар нь болонгод 22. За иймэрхүү байдлаар ч юм уу ярьчингууд одоо автоматар саяны хэсгийг одоо шууд гаргаад ирнэ гэсэн үг зөө. Тэгээд дараа нь яг бүгдээр энэ overleaf руу оронгуудаа шууд энэ deadline хэсгийг энийг одоо жишээл edit хийгээд захиалагч хатлыг оруулаад энэ одоо огноонуудын засгал тэгээд бүх энэ документ нь бүр бэлэн болчихно гар үсэг зохиод. Ийм ингээд гоё хэрэгсэл байгаа. За одоо энэгээр дамжуулахгүй бүр ингээд ChatGPT рүү ашигладаг болсон байна. Энэ бол үнэхээр гоё. За энийг жишээлбэл би нэг project руу нэмээд move to project, new project гэж жагаад гэрээний draft гээд хадгалчих зөө. За дараа нь яах вэ гэлээ штэ. Амар гоё зөө. Одоо шинэ чат үүсгэхдээ одоо за бүгдээ new chat гэж шинэ чат үүсгэж штэ. Тэгтээ нэмхийн дарж жагаад эндээсээ project-а сонгож болно. За эсвэл бүгдээ зүүн талд нээж жагаад project руу орлоо. За энэ гэрээний draft гэж тэ. За ийш оронгуудаа бүгдээ шинийг үүсгэж байна. Энэ удаагийн тэ. Энэ удаагийн захиалагч нь болонгууд за алтай даван богд юм байна. Тэгээд регистрийн дугаар нь JJJ 5555
Тэгээд хаяг нь олонгууд Улаанбаатарын Баян зүрх дүүрэг. За ийм ч юм ингээд мэдээллүүдийн бүгдийг нь оруулаад шууд одоо энэ сайн тэгээд гаргаад ирэх юм бол саяных шиг шууд гэрээний драфт нь шууд бэлэн болоод шууд гэрээ их чи бүр ингээд амар хурдан ажлыг чи бүр амар хөнгөчлөд өгнө гэсэн зөө. За ингээд одоо гаргаад ирсэн байна. За энэ PDF руу орж харъя зөө. За энд юу гэсэн байна? За цагаан баяр гэдэг энд оруулсан байна. Нөгөө талаас гэдэг дээр за энд бас цагаан баяр гэсэн байна. Окей. За энд ингээ миний бүх мэдээллүүд ороод ирсэн байна те. За ийм байдлаар ингээд бүх юмнууд ингээд айгүй цэмби болох боломжтой шүү. Тэгээд энэ бол бүр жинхэнэ одоо хай стандарт юм байна. Зүгээр Google Docs дээр хийдэг хүмүүсээс таалал бүр ангид яриа шүү энэ дээр хийжвэл. За тэгээд энэ одоо яриаг текст болгож байгаа энэ хэрэгслүүдийг та хэвээр татахыг хүсвэл Google-ээс дуудлага гэд бичээд дуудлага flow гэдэг нь ахинд орчиж за энэ рүү дараад авах юм бол та хэд шууд ашиглаж болно. За энэ хэрэгслийг болгонд би өөрөө хийсэн байгаа. Та хэд энэ дээр шууд дараад турч үзэж болно. Ой за сайн уу цагаана маргаашийн митинг дээр Жоныг инвайт хийх юм артваа гэдэг ч юм уу ингээд англи монгол хэлээр ер нь бол одоогийн үед чинь нэг англи монгол хэл чинь яг ингээд хүний одоо жинхэнэ одоо үеийн залуучууд яг хэл болчиход байгаа байхгүй зөвхөн монгол хэлээр ярьдаг хүн одоо бол бүр алга зөө. Энэ хартаа ямар ч судалгаа оруулаад ирсэн байгаа. За энэ програмыг татвал манайхаа дуудлага гэд татаарай. За тэгээд энэ бичлэг таалагдсан гэж найдаж байгаа манайхаа гэрээгээ өстой цэмби болгон шүү энэс цааш зөө. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Peace.